Хэлбэгдэржиг хоёр дахь сонгосноос хойш төр дүүрсэн маф гэж ямар юм байдаг болохыг монголчууд бид нүдэрээ харж чихээрээ сонсож ходоодороо мэдэрсэн. Ард түмэн ядуурах тусам мафийн алганд улам лав атгуулж хоногийн хоолныхоо төлөө төрсөн нутгийг нь хүртэл зарахыг зөвшөөрж орхидог болохыг үзэж мэдрэв. Ард түмэн ядрах тусам мафийн одорч төрийн ордныг тэржигтэн хулгайч луйварчд гэмт хэрэгтнүүдээр дүүргэдэг болохыг бид өнгөрсөн хэдэн жилд харж алмаар. Улаарсан мафд өрөвдөж хайрлах юм гэж огт үгүй болж нэг үеэрээ идэх хоолтой болсон ч сэтгэл нь ханахгүй үлгэр думгийн бэр чиг бүр бэрдээс ч илүү ховдог ажилтдаг болохыг бид үзлээ. Залтай нарийн аргатай мафи төрийн эрхийг алгуураар залихта телевизийн камерын өмнө шудраг дүр эсгэцгэн хэрэлдэж телевиз камергүй газар эвийн цавуур шиг нэгдэн хувааж цусалцгаадаг болохыг ойлгож ухаарлаа. Ард түмнээ хамгаалах ёстой төрийн цагтаанд ард түмнээсээ хулгайч нарыг хамгаалдаг болтлоо дампуурахыг бид үзв. Үнийн шударгыг сахиулах ёстой шүүх прокурор нь үннийг говьулсан мафийг зөвтгдөг болохыг бид үзлээ. Төрд нэг л шургалсан луйварчдыг төрийн ордоос хөөж гарах гэдэг ямар хэцүү болохыг бид өнөөдөр боддоор харж суун. Сайд дарга нарыг нь унаагаад авлаа гэсэн чинь жирийн гишүүд нь мафийн салмад аль хэдийнэ өргөдүүлчихсэн байдгийг бид хэдхэн хоногийн өмнө харлаа. Одоо тэгээд яах вэ? Ганц л арга байна. Ирэх сонгуульд цагаан цаас шиг нэр цэвэр хүнийг л төрд ойртуулъя. Хоногийн хоолны мөнгө өгсөн хүнийг сонгосныхаа гайг бид гიშгэх газаргүй болж баймаа ч л ухаарлаа. Мафтай ингэж улаан нүрээрээ эрээ цээргүй тулж үтсэн ард түмэн ховор бах. Ирэх сонгуульд л цөмөөрөө элсний шүүлтүр шиг шигшиж байсан гоцгой иймийн тулд өнөөдрөөс эхлэн эрх баригчдын бүхэл булхайг чадлаараа дэлгэн олон нийтэд таниулцгаая.